Хүүхдүүдээ байхгүйд нөхөртөөгөө хоёулахнаа Япон рамен хийж булганы харгаасаа хуваалцъя. Бидэнд мисо, дурын хатаасан ногоо, даш байхад л болно. Даш нь хатаасан заасны амтлагч гэсэн үг л дээ. Гэхдээ загас амтагдахгүй шүлийг өвөрмөц чассан нэг тийм гоё амттай болгодог. Даш болон дурын гомонгоо төрүүлж буцалгаад гомонгоо болох алдт нь гэртээ байгаа хатаасан дурын ногоонуудаа эсвэл нарийн ногоонууд бас хийвэл гоё болдог. Үүнийхээ араас мисогоо хийн нөхөр бит хоёр мисонд хоёулаа нэлээд дуртай болохоор жаахан ахиухан гिचлээ та хэд өөрсдийнхөө амтлагаанд тохируулаад хийгээрэй. Япон рамени бас нэгэн чухал зүйл бол өндгөө хагалахгүйгээр бүхлээр нь болгоод хийвэл жинхэнэ рамен болно. Мисо нь японочдын урт наслах нууц байдаг. Өдөрт нэг аяга мисо шуулуувал эмчийн шаардлагагүй гэсэн Япон ардын үгс байдгийн мэлээ. Манай нөхөр халуун ногоон дуртай болохоор дээр нь кимчи игээд баяжуулчихлаа. За ингээд хутаг гамбан зашиглахгүйгээр ядаргаа тайлах эрүүл Япон рамена 10 минутанд гэртээ хийж хоёулахнаа булгнаарай.